2021 оны амжилтаараа малчин түмний хошуучилж Ховд аймгийн Дарив сумаас 6 малчин аймгийн арга малчнаар шалгарсан. Тэдний нэг нь Мөнгөн аяга багийн малчин Алтан гацын гэр бүл юм. Тэрбээр 30 гаруй жил мал маллаж байгаа бөгөөд буурлуудынхаа малч ухааныг өвлөн мал сүргөө өсгөн олон жилийн хөдөлмөр зүтгэлийн үнэлүүлж энэхүү аймгийн арга малчин болж байна. Алтан гадас саран цэцэг нарын хүндтэй шагналыг аймгийн засаг даргын урлагч Жаргал сайхнаар ахлуулсан ажлын хэсэг сумын удирдлагуудын хамтаар гардуулан өгч баяр хүргэлээ. Малчин болж мал маллна гэдэг амаргүй даваа. Нэгдэл нийгмийн үед 150 толгой малтай малчин болж байсан бол тэр цагаас хойш шаргуу хөдөлмөрийнхөө үр дүндүүдгөө 4 төрөлд 1100 гаруй толгой малтай болжээ. Түрээсээр 90 онд түрээс хөвчл их хөвчл гэж гараад нэг 150 бог 13 адуу аваад зэрэгс 90 онд зэрэгс намрын зэрэгс ирэл тэгэл түрээсээ мал аваад тэгээд тэргээр авьяасдаг малж байгаа 99 онд ана авчираад өтөр нийлээд ингээд 99 оноос хойш би тааж мал маллаад тэгээд одоо 1000 гараа явж мал нүдэн 250 ингээд 170-аад шиг авсан. Энд нэг 130-аад 30-аад шиг нэг 270-аад өнөр төрсөн байна. Төрж байна. Тэгээд одоо мал дээгүүр яагаад зав мотод бас явж чадахгүй л байна. Тэгээд манай чандуудад авахтай баярлалтай. Жисамын төгөөтөд мандал мэдгээ тэгж юу ингэ тэр ч одоо том мундаг гавьяат хүн том багш байд надад багш байдаг хөө. Чи тэгж бай ингэж бай. Оёвоод очиход сурдээс за чи малчин хүн тийм хэрэгтэй чи тэгин. Тэгээ яг нутгийн ахтун одоо энэ манай лаасрамж энэ өндөрдөг байх. Манай хайрхны лавгага хайныг за хэлэх юм байх уу? Асуунд Аймгийн авраг малчин Алтан гацын гэргий саран цэцгийн хувьд Улаанбаатар хотоос ирж Ховд нутгийн бэр болсон байна. Тэд танилаад 22 жилийг ардаа үджээ. Тэрбээр багада өвөө эмээгийнхээ гар дээр мал дагаж өссөн бөгөөд энэ нь малчин хүний гэргий болж мал маллахад дөхөн босон тухайга дурссан юм а. Гачурдын 8 жилд 8 төгсөөд тэрнээсээ шууд илгээлтээр гараад 98 онд энэ хүнтэй танилцаад 99 онд энэ нутагт ирж бэр болсон. Би угаасаа би өвөө эм хоёр дээр өссөн. Манай ээж намайг гаргачаад 2 настай өвөө эм дээр авчиж өргөсөн. Тэгээ манай өвөө эм хоёр завхны тэр алдарханд малчин улсууд байсан. Тэгээд тэр бас надад их төхөн болсон. Энэ мал маллах тал дээр бол бас миний өвөө эм хоёр ч мундаг улсууд байсан. Бас одоо тэр мал маллах ухаан тэр хөдөө тэр өсгөж хүмүүжүүлжсэний үр шимээр би энэ их амжилтанд хүрсэн болоо гэж бас боддtiin аа. Тэгээд одоо эм өвөө хоёр минь бас тэнгэрээс харж байгаа бол бас охиндоо баярлж байгаа дөө гэж бодож байна. Энэ хавар салхи шуурга ихтэй хүндхэн хавар болж байгаа хэдий ч байгалийн шалгуурыг даван 500-а төлөв авч мал сүргээ өсөжээ. Авсан төллийн 140 гаруй нь ишиг бол 270 гаруй нь хурга. Эднийх энэ хавар дундхуудыг их газар хаварж иж мал сүргээ адгуулж байна.